Ингээд ихний мэдээлэл сэтгцэн өөрчлөлттэй иргэн охин амны ноцтой хэрэг үйлдснээр 8 сартай жирэмсэн бүсгүй 4 настай охины хамт нас орж 3 болон 10 настай охид ээжийг алдсан. Тэгвэл 10 настай охины асран хамгаалагчаар хохирогчийн ихчийг тогтоосон бол 3 настай охин аав дээрээ байгаа юм. За талигачийн нөхөр Совдон хуйг хүүхдүүдийг өөр дээрээ авах хүсэлтэй байна. Харин хохирогчийн ихч дүүс түүнийг өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байсан учраас хүүхдүүдийг өгөх хүсэлгүй байгаа гэдгээ манай телевизээр дамжуулан уламжлалаа. 10 настай охин талигачийн нөхөр Совдон хуйгийн төрсөн охин биш учраас асран хамгаалагчаар хохирогчийн ихчийг тогтоогоод байгаамаа. Учир нь тухайн охин 7 сартаагаас 1-р ангид орох хүртлээр ихчдэр нөсчээ. Харин Совдон хуйг одоо өөрийн гэсэн гэр орон хашаатай болсон тул охиныг өөр дээрээ авах хүсэлтэй байгаагаа ярьлаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан эсэхэд дараах хариултыг өгсөн юм. Би их нэртэйгээ байх хугацаанд 2021 онд их нэртэйгээ хэрэлцээ. Хэрэлдээд залуу гэр бүл хоорондоо нэг хэрэлдээд уурлаад би уурандаа аваачаад зурагтаа цөмзөхөөд тэгээд хувцсныхаа шкафыг би цогсоо. Тэгээд нөгөө нэг эхнэр хүүхдээ бол зодоогүй. Зүгээр яг гэр бүлтэй нэг танхаарсан, айлгаж сөрдөөсөн гэдгээрээ би 7 хоногийн баримтлага авсан болохоос удаа дараал нь тэгж эхнэрээ зодож, удаа дараал нь октодоо зодож тийм зүйл бол болоогүй. Би том охиноор ч ер нь гар хурж байгаагүй. Тэрийг бол асуухад бол 100% хэлчихнэ. Харин хохирогчийн ар гэрийнхэн Совдон хуйгийг нэг бус удаа гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байсан. Хамгийн сүүлд 2025 оны 8 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн. 2021 онд биш 2025 онд 7 хоногоор баривчлагдаж байсан гэж ярьлаа. Түүнээс гадна албаны их сурвалж Совдон хуйгийг хүчирхийлэл үлдэж байсан гэдгийг батсан юм а. Мөн хохирогчийн хүчирхийлэлд өртсөн гэрэл зураг зурвасыг бид талигачийг хүндэтгэн дэлгээг болно. Гэр бүлийн хүчирхийлэл үлдэн байхад тэгээд тэр ээжд нь тэгж эгчтэн нь тэгж хандж ийж хүүхдүүд нь бас яаж хандхыг бид нар мэдэхгүй шүү дээ. Бидрийг байхгүй үед тэр мөн жаахан хүүхдүүд чив хэлэхгүй шүү дээ. Тэгээд тэр мөн 10 настай хүүхд чинь юмны наа цаадахыг мэддэг болсон, уншдаг болсон. Би бүр сошиалор одоо болоочтэй ингээ биднэрт амар хэцүү байна шүү дээ. Нэг ингээд өглөө освол энийг сөхөж хараад байх. Сэтгэлд амар хүнд хэцүү байна гэж ахтлаа. Надад хэцүү шүү дээ гэсэн юм. Бид нар чинь бас нэгийг алдсан хүн шүү дээ. Хохирогчийн ар гэрийнхэн 10 настай охиныг Совдон хуйгт өгөх хүсэлгүй байгаа, мөн охтыг хамтд нь өсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн хүүхдүүдийн сэтгэл санаа хүнд байгаа учраас хэргийн процесс болон талигачийн талаар олон нийтийн сүлжээнд бичиж ярихгүй байхыг Совдон хуйгаас хүслээ.